Hello guys, шинэхэн бичлэгтэй тавтамаар л өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ хамтдаа миний jewelry collection-г зохиолно. За миний эмэг зүйл надад ер нь ингээ байдаг бугуувч эдрийг ингээ хамтдаа бүгдийг үзэх болно. Хамгийн эхлээд хэдүүлээ миний байнгын зүгтдэг бугуувчнууд буюу ингээ ширээн дээр ингээ ил байж идэг юмнууд гэвэл ингээд эднэр өгж болны эмэг зүйлтнүүд ядаал зүгтдэг гэвэл энд миний зүйлтнүүд байна. Хатгадаг эмэгнүүд хөвчлэн байгаа. Бугуучнуудаас эхлэе. Өдөр тутам дандаа энэ ногоон өнгийн цагаа зүүдэг. Маш өнгийн хувцас өмссөн энэ ногоон өнгийн цагаа зүсэрлэдэг. Жууд нь хувцаа ингээд тэр өдрийн хувцсыг тохируулж бодож жагаад тэгээ ингээд jewelry-нуудаа ингээд зүгэд явдаг гэсэн үг. Хоёр хувааж jewelry-нуудаа хийсэн байна. Нэг нь арай гоё өнгөлөг харагдаж байна. Нөгөөх нь бол арай бор ингээд модон идэр харагдаж байна. За хэлцгээ яагаад гэвэл би идэртэй амар дуртай, би амар хайртай тийм бас ингээд гараа гэртээ гэрээсээ ингээд нэг юм хоосон ингээд юусаа гарч чаддаггүй. Энэ талаас нь эхлэе. Би эхлээд ийм боговч байна. Back to school haul дээр энийг харуулж исэн. Өргөн цэвэрхэн харагддаг. Ийм шүрэн боговч байна. Шүрэн олонгуудаа ханхууд фосфортдог. Амар гоё. Тэгээд энийг бас ингээ хамтд нь ингээ зүүчгэж болно. Бугуувчийг болонгуудаа би зүүхтэй ихэвчлэн ногоон шүрэн бугуувчтай хамт зүүдэг. Яагаад гэвэл энэ нөгөө нэг энэ шүрэн энтэйгээ матчинг хийгээд ингээ хослоод идэг юм шиг санагдаад идэв. Тийм болохоор энэ хоёр бол ингэж харагдаж байна. Матчинг болгож зүүдэг хоёр бугуувч гэвэл ийм хоёр бугуувч байгаа. Энэ бугуувчны хувьд болонгуудаа ингээд эндээс ингээ юм хүмүүжээд ингээд дуграад ахлаар бас гой санагдаад идэв. Тэгээд эндээ ийм улбар шар өнгийн оруулахтай болохоор ийм улбар шар өнгийн оруулахтай шүрэн бугуувч энэ дээрээ зүүхээр наддаг зохицоод байгаа юм шиг. Миний jewelry-нуудын хамгийн анхны ингээд бугуувч гэвэл энэ хоёр бугуувч энэ нөгөө нэг ихийг нь манай ээж их баггүй юу. Тэгээ зарим нь болохонгуудаа би надад бэлгэлсэн, ихчийн маань ингээд бэлгэлсэн. Тэгээ эдгээр бол зарим нь ээжийнх, тэгээд ээж надаа ингээд хятад эдгээр явахтаа ингээд авчиж үжсэн бугуувчнууд байгаа байхгүй эдгээр дандаа. Таараа хувцсан дээр өмсөхөөр ингэж гоё харагддаг ийм самартай ийм нэг бугуувч байгаа. Тэгээд энэ олонгуудаа ингээд хамтдаа матчлуулаад ингээд энэ хоёрыг хамтдан зүүчгэж болно. Энэ watch-наас өмнө надад байсан нэг зүгээр юм механик цаг байсан байхгүй юу? Тэр цагтаага зүгзүүдэг байсан юм нэг шар шувуутай ийм шүртэй бугуувч байна. Тэгээ би энийг бол ингээд дандаа зүүдэг байсан. Ногоон шүртэй бугуувч үлдсэн байна. Зүгээр л нормал энгийн үедээ зүүхэд бол айгуу гарагддаг. Энэ олонгуудаа энэ бас айгуу тийм жоохон спешиал заяо. Шүрэн бугуучнуудаас өөр ийм нарийнх утсан дээр ингээд нэг юм гурван ширхэг нэг байдаг л биш харагдаж байгаа амар тийм хөөрхөн бугуувч байна. Найзууд бид нар бүгдээрээ ингээд нэг юм хөөрхөн уян найз маань өгсөн гоё ийм даавн гоё бугуувч байна. Гарт хөнгөн. Тэгэд энэ олонготой ийм гоё саарл өнгөтэй. Анаас авснаа мэдчихвэл би танарт хэлээд явчих. Энийг болонгуудаа би нэг юм хороолын мартад байдаг нэг юм jewelry-нууд зардаг газараас ахгүй юу. Тэндээс авч ирсэн. Evil Eye-тай. Тэнгүүтээ тэр нь ингээд надад айгүй таалагдаад байдیں۔ Тэгээд энэ орсон оруулгынх нь өнгөнүүд нь бас айгүй таалагдаад нэг шивэдэд байдаг хамгийн сайн найзтайгаа матчлсан бугуувч байгаа. Энэ бугуувч бол сөв хөөрхөн. Тэгээ би адилхандуу өнгөнүүд байна. Тэдрийг ингээд хамтд нь ингээд хослуулаад зүчдэг. Evil Eye гэдэг штеп юм утсан бугуувч байгаа. Гэсэн чинь энэ бугуучны маань энэ нь тасарчихсан. Тийм болохоор ингээд уяад зүүх боломжтой. Тийм болохоор ингээд би барыг зүүхгүй байгаа. Хатгалын нөгөө нэг жанхад авах замд ингээд баахан дэлгүүрүүд эдэн штэ нөгөө нэг юм даун дээр тавьсан ингээд хүмүүс ингээд баахан юмнууд зарж идэг юм шүр мөрийн юмнууд зарж идэг. Тэндээс авч исэн. Энийг болонгуудаа 3000-аар авч исэн. Энийг бас яг тэр газараас нь авсан. Доорноогоо юу н тасарчингууд энэ нь ингээд дахиж зөөх боломжгүй болоод идэм юм. Тийм болохоор маш болгоомжтой хэрэгтэй байна. Ийм хисаатай тэгээд энэ хажуудаа ийм 70 одтой. Тийм болохоор ийм айгу тийм гэгээлэг айгу хөөрхөн харагдаж байна. Энэ бичлэгэн дээр харуулсан шүү дээ. Олон өнгөтэй. Инга гэд хөөрхөн дүүгийн маань өгсөн бугуувч байна.
ягаан оруулахтай ийм хисаатай бовж байна. Энэ бүр надад амар таалагддаг. За би ингээд зарим нэг өдөр ингээд амар cute болмор санагдаад байвал би ингээд ягаан шилээ зүгээд ингагийнхаа өгсөн буугууч изүүлдэг. Turtle-тэй тэгчэнгүүтэй ийм муурны ийм сарвуутай ийм хөөрхөн буугууч инга надад хийж өгч исэн. Тэгээд амар хөөрхөн ингадуудыг маш их баярлаа. Энэ хардаа ийм хөөрхөн cute байгаа зү бүр. Дөрөв найз лөө дөрвөлээ хамтдаа нэг ингэж мэчилж ирсэн. Бүр маш олон жил болж байгаа. Энэ бүр 10 хэдэн жил болж байгаа буувч. Надаа нэг юм руугаа далт хичээл нөгөө юмнасаа гаргаж ирээл, нэг юм руугаа далт хичээл нөгөө юмнасаа гаргаж ирээлээс аахгүй юу. Би тэгээ ердөөсөө зүүдэг байсан. Тэгсэн чинь би сүүлд ингээ бугуучнуу зүүдэг баснаас хойш энэ хамгийн гой бугууч байсан гэдгийг хамгийн сүүлд мэдсэн. Яг тэгвэл энэ нэг юм бусдаас бас өөр байгаа. Тэгээ энэ дээр ийм хөөрхөн ногоон оруулахтаа тэг ийм цэцэгтэй болох надад бүр амар таалагдсан. Ингээд цагтаагаа ингээд дандаа зүүчтэй. Ээж маань найз зүүжсэн гэсэн ийм хөөрхөн Hello Kitty-тэй ийм ногоон өнгийн живлэр байна. Энэ хоёрыг ингээд хамтан зүхээр ингээд юм яаж махтаа ингэж мэгтэй ингээд дуурайд байгаа чимээнд буй бүр амар дуртай. Гэтэ хэдүүлээ одоо бичлэг хийж байгаа болохоор хэдүүлээ энийг энэ буугачаа түр авчихъя. Амар гоё ногоон өнгөтэй бас ийм шүрэн буугач байна. Буугачаа энийг болонгуудаа Revry нэг дахараас авч исэн ийм navy blue өнгөтэй ийм гоё шитгэдэг амар гялалцдаг бугууч. Энэ нь болонгуудаа 3000-аар л авч исэн. 3000-аар л авсан. Тэгэхэд ийм гоё. Энд тэгээ олноор нь зөвл айгуу гоё харагддаг юм билий. Эний бүгжнүүдийг хамтдаа үзцгээе. Алга болж явсаар магаад үлдсэн хэдэн бүгж маань энд л байна. Тэгээд энэ бүгжнүүд хамтдаа үзье. Маш олон жилийн өмнө байсан. Тэгтэл би ингээд тэр үед нэг амар тийм бүгж гэсэн юмны сонирхолгүй байсан байхгүй юу? Тийм болохоор би тоодог байсан. Тэгээд сүүлд харахны энэ бүр амар гоё бүгж байгаа. Тэгээд энэ бүгж болонготой ийм чулуун шиг бүгж. Тэгээ жоохон томдоод идэг болохоор нэг TikTok-оос харсан хайка туршиж үзээд ийм оёдлын уцаар ингээд эргүүлсээр хагаад ингээд таардаг болгочдөг ийм юу үзсэн. Тэгээ энэ бүгж бол oh my god so nice. 2000 гарч жилүүний ингээд нэг газруудаар ингээд бүгд зард идэв штэ. Тийм газруудаас авч исэн бүгжнүүд маань ихэнх нь алга болоод тэгээ би бүр зарим нь хайчихсан. Яа тэгвэл аймаа муухай болчихсон учраас та нар хизээж бити ийм хямдхан ийм жүүлрүүнүүдийг авч агаарэ. Ингээд эдлэг нь айгүй хурдан юу яагаад тэгээ ингээд өнгөөч хурдан алддаг болохоор ийм бүгжнүүд айгүй дэмээ идэг юм бэлээ. Бол ийм саран чулуутай тэгээд мөнгөн орцтой ийм гоё oh my god I love this бүгж so much. Хараа ийм бүгж байна. Энэ бүгж оёг болонгуудаа манай уран төгсдөө маань надад бэлгэлжсэн. Ийм том бүгд зүүсэн үедээ аль болох хажуугаар нь жижигхэн бүгжнүүд зүүхийг боддог. Яагаад гэвэл ингээд том бүгж ингээд зүчээд хажууд нь том бүгж зүүгээд авах юм бол ийм хитрхи too much болох гээд байгаа юм санагдаад байдаг учраас би нэг том бүгж ингээд гарандаа зүүцэн байхад ингээд энэ нь хамгийн ийм цэвэрхэн гоё харагддаг юм санагдаад идэв. Бас нэг ийм амар том бас ийм гоё бүгж байна. Энэ ханхууд паспортдаг заяа. Хатгалын жахаад авахд нөгөө байдаг дэлгүүрүүд байсан гэсэн шүү дээ. Тэндээс 15000-аар авч исэн. Тэгээд мөнгө алтхан лав гайгүй юм шиг санагдсан. Сүүлийн үеүүдэд бол ийм том бүгжнүүд бүр амар сонирхдаг болоо. Тэгээд жоохон том бүгжнүүд амар айгүй их авчихсан байна. Тэгээд энэ ийм хөөрхөн бүгжүүд хардаа амар гоё нормал ингээ өдөр тутам зүүдэг нэг юм гоё цэгэр юм шитгээтэй бүгж надад байсан байхгүй юу. Гэсэн чи би тэрийгээ тайлж тавиал нэг газар хаачихсан бол тэ би бүр ингээд бүгжнүүдээ ингээ нэг нэгээр нь хаяад яваад энэ заяа надад айгүй хэцүү байна. Гэтэ зүгээрээ аль болох гантайхаа хичээх хэрэгтэй хэдүүлээ юмдаа. Энэ болонгуудаа Селенгогийн бүгж байна. Энэ бүгж болонгуудаа ингэж харагдаж байна. Би энэ бүгжийг өрдөөсөө өдөр тутам зүүж байгаагүй мэн. Гэтэ ингээ зүгээ харсан чинь энэ бүгж айгүй гоё харагддаг юм биш. Инконтогийн 2 давхар дэдэг нэг юм жуулрууны газар идэв штэ. Тэндээс би нэг юм боор өнгийн юутай юм бүгж авч ирсэн. Ийм бүгжнүүд айгүй зүгээр санагдаад идэв. Яагаад гэвэл мөнгө алдахгүй ингээд удаан зүгтдэг болохоор энийг би 7900 дээрээр авч ирсэн. Тэгээ амар ингээд энэ бүгжин дээр маань энэ бүгжтэй ингээд матч хийгээд энэ хоёр ингээд хамтдаа зүг. Ийм мөнгөний хоёр зүйлт байгаа юм унждаг юмтэй. Тийм болохоор айгүй хөөрхөн санагдаад. Тэгэд эндээ бас нэг юм хөөрхөн детальтай болонгот айгүй хөөрхөн санагдаад идэв. Тэгэд энэний өнгө энэ хоёр ингээд жоохон матч хийдэг болохоор би энэ бүгжийг зүгтээ энэ бугуучаа зүчдэг. Бүгжнүүдэд амар дуртай болж байгаа гэсэн шүү дээ. Ингээд дээр үе минерийн бүгжийг. Тэгээ би энэ бүгжнүүдэд амар дуртай болоод байсан болохоор би энэ их дэлгүүрийн гадаа ингээд бүгжнүү зарж идэг ингээд хүмүүс байдаг шүү дээ. Би тэндээс ийм хоёр бүгж авсан. Нэг нь 15000 гээд
ийм хоёр бүгж авсан байгаа. Тэгээ би цэнхэр өнгөнд дуртай болохоор энэ цэнхэр өнгийн бүгж амар хөөрхөн. Oh my god. Би тэгээ энэ хуруундаа ингээл нэг ийм бүгд зүүцсэн бахад ингээд окей болчихж байгаа зү. Ингээд заавал ингээд олон бүгд зүүхгүйгээр улаан өнгийн деталь орж ирээд хажуугаар нэм ногоон өнгийн деталь ороод ирчихсэн. Надаа ийм хоёр бүгж байна. Энэ ийм нөгөөх нь ийм хар өнгөтэй заяа. Энэ хоёр бүгж олонготой манай ээжийн бүгж. Тэгээд ээж зүүхгүй болохоор надад өгчихсөн. Тэгээд энийг хэдүүлээ зүүвэл яаж харагддгийг харъя. Нэг нь бол ингэж харагддаг, ингэж харагдчих. Өрөөний бүгд сүлд авсаахгүй юу? Нөгөө нэг хар шүртэй олонгууд ийм хар өнгийн бүгжин дээр айгу хөрх харагддаг юм лээ. Ингэж энэ хоёрыг хамтд нь ингэж зүгвэл тэр хідээс үлдсэн бүгж нь олонготой H&M нэг ийм бүгж үлдсэн. Энэ бол нэг тийм халуун цав хайлуулсан юм шиг харагдаж байгаа. Эндээс бас нэг ийм шүрэн ийм хөөрхөн ийм хэлбэртэй бас бүгж үлдсэн. Энийг бүрэн бүгж байна. Ийм бүгжнүүд амар идэм юм аа. Бүгжнүүдийн хувьд бол нэг иймэрхүү байлаа. Одоо тэгэхээр хэдүүлээ зүйлтнүүд рүү орцгоё. Жохон ингээд урт бичлэг болж магадгүй учраас би аль болох ингээд зарим ингээд энгийн өдөр тутмын нүунийг хатгадаг юмнуудыг үзүүлэхгүй байчи гэж би бодлоо. За миний зүйлтнүүд энд байна. Энэ нөгөө савн олонгуудаа юу нөгөө маскны сав байгаа. Тэгээ Yoshinaгийн миса шүлний сав. Би ийм савнууд амар цуглуулах дуртай. Би танарт норч цуглуулах дуртай гэж хэлсэн шүү дээ. Тийм болохоор ингээд ийм сав эдрийг хизээч би зүгээр орхидоггүй заяа. Би ингээл байнга ингээл би нэг авчи, би нэг ингэчи тэгчи гэл ингээл яаж идэг энэ гэсэндээ тийм нэг бас нэг хэрэглэхгүй юмны сав заяа. Их цуглуулгатай. Тэр цуглуулгаднуудаа танарт нэгээр нь үзүүлнэ. Тэр цуглуулгадаа маань нэг нь олонгуудаа миний живлрүүнүүд баггүй юу? Манай хөөх нөгөө нэг шивэдэд байгаа миний сайн нэз гэдээсэн штэ. Тэрний маань өгсөн ийм гоё зүйлтэй бүр энэ деталийн харалтаа. Деталь нь ингэж гоё яригч чинь. Энэ тэгээ бас хисаатай ийм хисаа идэр надад бүр амар таалагддаг. За энэ зүйлтний хувьд олонгуудаа ингэж харагдчих чинь. Ямар хөрг магадтэй. Бугуучнуудаас нэг бугууч танилцуулах марччихэж энэ манай ээжийн зүүхгүйсэн бугууч ахгүй юу? Тэгээ энэ бугууч oh my god. Зүүхээр бүр айгуу гоё харагддаг. Ингэж харагддаг. За энийг зүүхлээрээ торкоогоо урчдаг. Тийм болохоор би нэг их ихтэй хаяада зүүж чаддаггүй. Зүйлт нь олонготой юм. Би энэ зүйлтэг бол угаасаа ер нь бол хөвчлэн хаяада бол зүүдэг. Яа тэгвэл энэ гоё гадтай. Олон өнгийн шигтэдэ болонгууд ингээд хувцснууд дээр ер нь жоохон айгүй хөрхөн цогцоод идэм юм санагдаад идэг ш. Butterfly-тэй тэ энэнгээрээ бас ийм гоё шүүртэй ийм хөрхөн детальтай зүйлт маань ихч маань хятадаас захиалж өгч исэн. Bagwell мөнгөлөг өнгийн гинж зүйлт үлдсэн байна. Энэ олонгуудаа бас ийм гоё шүүртэй choker маягаар зүүж болдог ийм зүйлтэй. Хүндрийн маань авчирж өгсөн хоёр найзтайгаа матчилсан ийм хөрхөн голд өнгийн ягаан өнгийн зүрхтэй зүйлтэй. Би ингээд өөрийгөө silver зүүх хэвээр болов голд зүүх хэвээр болов гэдэг айгу эргэлзээд идэг. Гэтэ би аль алийг зүүчдэг болохоор ингээд надаа ердөөсөө ингээд хамаагүй санагдаад байдаг болчихсон. God guys. Танаа нөгөөний нэг TikTok дээр харж исэн бол нөгөөний нэг юм урт ингээд зүгээд байдаг нэг зүйлтэй дээ штэ. Тэр шиг зүйлт байгааз манай ээж маань нөгөө өөртөө авчаад тэгээд өөрөө зүүхгүй болохоор би авчихсан. Энэ олонгуудаа ийм бас шүрнүүд нь олон өнгөтэй олонгууд энэ тийм бүүжи санагдаад идэв. За энэ олонгуудаа силэнгогийн ийм гарын бугууч байна. Энийг би бол ээжийн маань бугуучахгүй тэгээ би ингээд ер нь бол зүүхгүй байх гэж жоохондоо дандаа л боддог байсан. Гэсэн чи би одоо ийм жоохон Америк бугууч зүгээд ирсэн чинь энэ бугууч эдэр нь бүр амар таалагдаад идэг болчихсон. Тийм болохоор энэ бугууч бүр амар гоё яригч байгаа. Тэгээд handmade араараа хийдэг юм гоё силэнгогийн бугууч байна. Миний зүйлтнүүд байгаа. За хамтдаа зүйлтнүүдээ үзтгэе. Ингээ хамтд нь матчлуулаад зүүжил болдог зүйлт байна. Олонгуудаа манай ихчийн авчирж өгсөн oh my gosh I love this one. Би ингээд хар өнгийн эсвэл ингээд цулгуун өнгийн юм хүмүүмсгөөрөө би энэ зүйлтийг зүүчдэг. Тэгээд ерөнхийдөө бол энэ зүйлт бол зүйл ингэж харагддаг. Окор болгоо зүйл нэг юм жоохон содаа харагдаж байна те. Энэ бол миний хамгийн анхны ерөнхийдөө бол таарн дээр зүүжсэн зүйлтэй. Энэ ийм чулуутай тийм
энэ хэсгээрээ ингээд өнгийн чулуунууд нь явж байгаа байхгүй юу. Тийм болохоор энэ зүйлт бол надад бүр амар таалагддаг. Би одоо энэ хувцсан дээр бол энэ зүйлтийг бол зүүж болно гэсэн үг. Деталийг харалтаа. Эндээ ингээд улаан өнгө оронгуудаа эндээ ингээд ийм хөөрхөн фосфортдаг нөгөө ногоон өнгийн юу нь ингээд унцсан тийчгүүтээ энэ хэсэгтээ ингээд шар өнгийн оруулага орж ирээд энэ юм уу айгуу гоё ягаад гэтээ энэ чокер гэж явдаг заяо. Энэ бол зүүнгүүд бол ингэж харагдчих байна. Өнгийн ийм осортой зүйлтнүүд ингэж жоохон модонд ороод ирсэн шүү дээ. Тэгээ би дэлгүүрээс энэ зүйлтийг авсан. Ийм гоё оруулгатай. Тэгээд ийм осор юм. Тэгээ энийг болонгуудаа ингэж зүчгэж болно. Oh my god. Би нэг ийм сар хийса одоо ийм жоохон аватартай холбоотой юу вэ тэрэнд айгуу дуртай. Тэгээ энэ сар аватартай холбоотой ч юм уу ч юм уу мэдэхгүй заяа. Бас амар хөөрхөн байгаа ингээд чокер олгоо зүүцсэн дээ ч болно. Бууч олгоод зүүчих гэсэн. Бууч олгоод зүүсэн ч гоё яагаад. За тэгэхээр өнөөдрийн бичлэг маань энэ хүрээ дуусаж байна. Та бүхэнд таалагдсан гэж найдаа. Тэгээд миний бичлэгийг дуустал нь үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.